амжилт байна. За би бол одоо уран бүтээлч Баасан Дорж гэдэг хүн байна. Өнөөдрийн хувьд бол одоо миний амьдралын нэг өдөртөө одоо танилцж байгаа би их баяртай байна. Одоо бол уран лугаа гарч явна. Гэрээсээ. Тэгээд өнөөдрийн ажил төрлийг ерөнхийдөө бол уран дээр л арга өнгөрөн доо. Би бол ер нь бол одоо модоор уран бүтээлээ хийдэг хүн. Одоо ерөөсөө миний бол одоо өдрийн ажлын ачаал бол одоо маш их шттэ. Яг одоо бүтэн одоо уран дээрээс гарахгүйгээр одоо 24 цагт суух ажиллагаа шттэ бас. Зарим өдөр ч одоо бас гадуур дотор яваад одоо гадуур дотор их олон ажлын гүйцэтгэл хийлгүүлж байна бас. Би одоо ингээд уран доор ирээд ямаа хийгээл эхлэхээр ингээд сууж байна да. Одоо орлон гэдэг чинь одоо ажлын байр шүү дээ тий. Тэгэл одоо энд дээр ирээл би одоо бол хамгал одоо бүтээл хамгал одоо эскиз их цагаар тэгээд сэдвэрийн гүйцэтгэл бүх юм л одоо энэ урандаа л хийдэг. Манай сэлбэрчин бол одоо гүйцэтгэл маш өндөртэй. Ер нь бол одоо яг мэрэгжлийн байх гэдэг одоо шаардлага өнөөдөр аяг орцоор тавигдаж шít. Одоо энэ ч юм бол яг инженер гэх юм бол хэн ч гэсэн мод аваад орчих. Хэн ч гэсэн одоо модон дээр отны мөр аваад бол өөрсдөө сэлбэрчин гэж болохгүй шít. Сэлбэрчин гэдэг бол одоо тодорхой хэмжээнд боловсрох хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, цаг үеийг туулах хэрэгтэй. Тэгээд өөрөө хөгжиж хөдөлгөөнтэй бол одоо жишээлбэл би бол одоо яг одоо өөрийгөө бол одоо 30 гаруй жилээр ингээд одоо боловсруулаад явж ийн гэж бодож байгаа. Тэгэл одоо бас мод бол одоо гайхамшиг төгс шийдлээ бас олоод явж шít. Тийм учраас бол одоо би бол сэлбэрийн урлагийг бол их мэрэгжлийн өндөр түвшинд байгаасаа л гэж боддгийг. За одоо ингээд энэ сэлбэрийн төр завсарлаад цаг хэд болж байна. Цаг 2 цаг өнгөрч байна. Доор одоо энэ нэг богдын сэнтэй хийж байгаа. Шанаар энэ доор манай орлон байгаа. Тэг богдын хийж сэнтэй хийж байгаа энэ орлон лугаа хэдүүлээ өгөө дээр орцгоё. За сайн бацгаана. Сайн байна. За ажил төрөл юу болж байна? Ажил төрөл хийж төрснүүдээ явуулаад. За энэ бол одоо манай нөгөө бид нар одоо 20 гаруй жил хамт ажилласан залуучууд. За эдгээр бол одоо сэлбэр дээр голлоо ажиллаад өөрсдийнхөө яг ингээд хувийн орлонгаа байгуулсан гэж ажиллаж байгаа болсон. Бид нар нөгөө олон жил хамт ажиллаж амьдарчсан тэрнээсээ салбарлсан орлон байгаа юм. За энэ ажил маань ерөнхийдөө юу болж байна? Одоо өгсөргөө. За удгийн ажил. Одоо наадах чинь ингээд хэд дэх төрсөн юм? Энэ 4 дэх төрсөн. 4 дэх төрс харж байна. За одоо бол энэ бол ер нь айтайхан болж штэ тийм ээ. Эдүгийн юм дээр бол одоо асуудал болдог тийм ээ. Эдүгийн юм дээр бол одоо жижиг шижиг өгсөргөө байна. Байхгүй юу. Тэгвэл одоо шууд одоо гөрөнтэй тавиад эхлэе. Би бол яагаад гэвэл гөрөнтийг сайн тавьбал борон зэх сайн суух болов гэж гуйрдаад байгаа юм л да. Тий 2 3 давхарлахгүй. Тий давхарлахгүй тэгвэл бас амар юм уу гэж бодоод байгаа тийм ээ. За тэгээд ажил тэгээд айтайхан явж л байгаа юм байна тийм ээ. За би урагшаа нөгөө ханы тэр тэдний ордон дээр очиод ирээ нөгөө бас нөгөө мөнгө аяг энэ бас юу болж байна тийм ээ. Аяг маягийн ажил юу болж байна гэдэг. Тэгээд тэрийг бас нэг ордонгаар очиод ирээ. За тэгээд та ястаа амжилтсаа. За. Ажлын нэг өдөр гэдэг бол одоо маш урт хугацаа шүү дээ. Ер нь бол гэхдээ ингээ яг юм хийгээд ингээ божигж авах үед бол одоо өстой нэг өдөр гэдэг өстой харамсан сум шиг өнгөрч шүү дээ. Юм амжихгүй байна. Нэг өдөртөө тий. Тэгээ бодглохлоор одоо цаг хугацааны асуултуудыг хайцсангүй юм аа ер нь бол. Тэгээ одоо юм хийгээд ажилтаа байхад бол үнэхээр өдөр хоног бол өстой харамсан сум шиг өнгөрч шүү дээ. За энэ бол одоо манай залуучуудын орлон. Энэ одоо Хатанбаатар гэдэг залуу бас. Энэ бас миний шат байна. Одоо эдгээр бол энд бол дандаа одоо цутгаар алтан мөнгө хийдэг. Одоо сая одоо бид нар бас 20 жил хамт ажиллаж байгаа. Тэгээ бас ингээд тусдаа орлон байгуулад одоо вие даасан том орчууд болсон. Тэгэхээр одоо бол энийг чи цутгах юм уу, цогох юм уу? Одоо яаж ч цутгаал энэ дээр шууд одоо энэ нөгөө утас муцаа энэ дээр нэг агнаа л явчих. За тэгвэл наад чинь тэр наадахаараа байвал байж.
Энэ өөрөө алтмагны зах зээл гэдэг нь өөрөө ингээд энэ уур юм өөрөө их удирддаг юм байна л да. Ер нь бол тэгээд мэдээж хэрэг юмны орц алтмаг гэдэг өөрөө үнэтэй металл тий. Учраас юмны үн жоохон өндөр гараад байдаг. Ер нь бол тэгээд одоо бид нар яах вэ? Тэгээд зах зээл дээр одоо ажиллахад үзэн шүү дээ. Одоо эднэр бол бүгдээрээ одоо ингээд яг үзэсгэлэн бүтээл хийж байна. Бас яг одоо энэ хүмүүсийн хэрэгцээнд зориулж бас хийж байна. Одоо жишээлбэл энэ аяг маяг болондоо хэрэгцээний олж яваа шүү дээ. Ер нь бол амгалан явах юу болсон? за амгалан харин би сая амгалан утсаар яриад амгалан дээр бол зөвхөн манай ч өнөөдөр байхгүй байгаа юм байна. Тэгээ өнөөдөрт хоёул амгалан орохоо болъё да. За тэгээд би явлаа. За баяртай тэгээд амжилт хүсье. За баяртай. За. За тэгээ сая Янгаадуур дотор ажил төрөл хөөцөлтөд humorтой уулзах ажил төрлөө амжуулчлаа. Одоо нэг жоохон сэлбэрээ хийж сууя. Ер нь бол одоо байсгалантай би энэгээр л амьдсан хүн шүү дээ. Энэгээр яваа хөтөд дэжсэн. Энэгээр хүний эдэлсэн те. Хүний хэрэгэлдгийг хэрэгэлсэн. Сэлбэр бол гайхамшигтай. Хийж бүтээдэг, босоодог, яг хүн харагдахаар нь болгодог. Гайхамшигтай мэрэгж шүү дээ. Ер нь бол тэгээд тэр нь бол одоо хүний өөрийн тэр сэтгэлгээний одоо их том өндөр сэтгэлгээнд одоо очиж үйлчлдэг. Тэр утгаараа бол би олон мэрэгчлэрээ бахархдаг. Тэгээд одоо ерөнхийдөө одоо миний амьдралын хэв маяг нэг ийм л хэв маягтай. Ер нь хурлан дээр л бүх бараг ихэнх цагаа өнгөрөөдөг. Ер нь бол гэр орны ажилтнууд одоо тэгэл аваа бүх юм зохицуулж шүү дээ. Тэр ард талд бол тэгээ би нэг эхний дүүгийн хугацаараа тийм хоолонд ямар юм хийж байгаа асуудал байна. Байна. Юу болж байгаа нөхөө? Хоолонд ямар хоолонд хийж байгаа нөхөө? Тэ? За одоо би ингээд гарлаа шүү ер нь бол. За. За авааргүй ярьчлаа. Одоо ер нь ингээд харъя да. За ингээд өнөөдөр ингээд нэг өдөр ерөнхийдөө нэг иймэрхүү ажиллаж амьдэрдэг. За зарим өдөр бол дан бас ийлэн зарим өдөр ингээд бас хүн хартаа уулзгаад дотор явна ингээд миний ажлын нэг өдөр нэг ийм л байд юм аа. За тэгээ одоо гэрт одоо аваа сайхан хоолнд хийж байж байгаа хэрэг гэртээ харьцсан хамаарай гэж бодож байна. За баяртай.